Ийм бүдэгхэн гэрэлтэх үзэсгэлэнт нунтаг байна гэж хэн санах билээ. Бүхэл бүтэн хотыг ёроолгүй ангал руу түлхэн гэж. Энэ бол шинжлэх ухааны зөвнөст кино биш. Харин Чернобыльтэй дүүцэх цөмийн алдагдлын гам шиг юм. Эцсийг нь хүртэл анхааралтай харахгүй бол ядуурл ба мэдлэггүй байдал. Хүний амьдралыг ямар хэмжээнд сүрүүлдгийг чи хизээж ойлгохгүй. Энэ цэнхэр гэрэл үнэхээр гоё юм аа. Тийм ээ, энэ түүх 1987 оны Бразилд болсон. Сайн хөлбөмбөгийн гутал авах мөнгө олохын тулд хоёр залуу тэрэг түрэн орж ирэв. Олон жил хаягдсан гойсын туяа имчилгээний төв рүү тэд анх мөнгө босгочих хаягдал хайхаар төлөвлөсөн байлаа. Гэтэл нурангын дундаас нэг нь аврах том хүнд төмөр төхөөрөмж олжээ. Малгайтай залуу харангуутаал энэ зүйлийн гадна бүрхүүс хар тугасгаар хийгдсэнийг танив. Хаягдал төмрийн газар сайн үн хүрнэ гэж боджээ. Тэр багаж гарган баахан цохиж нүдэв. Эцэст нь төхөөрөмжийн гол хэсгийг хүшиж салгаж чадлаа. Хүнд хар тугалган савыг хараад хоёр залуу баярлсандаа аманд чангарахгүй инээв. Харин өөрсдийн гараар Пандорагийн хайрцгийг нээснээ огт мэдсэнгүй. Энэ эрдэнэ удалгүй хаягдал авах цэгт хүргэгдэв. Эзэн Эвиний овчин 8 байсан. Нилээд үн хаягдсны эцэст эцсийн үн нь 1750 мөнгө болж, дээрээс нь 50 мөнгөний жижиг хөс нэмээд 8 бүтэв. Хоёр залуухан хүү эцэст нь мөрөөдөд байсан гутлынхаа мөнгийг гартаа атгуулаа. Эвини энэ юу болохыг мэдэхгүй байсан ч тэр заншсан ёсороо ажилчдаараа төмөр савыг бүрэн задлуулжээ. Хүнд хар тугалган гадна бүрхүүлээс гадна дотор нь нэг овоо хачин нунтаг байв. Гэрлийг унтраас нь тэр агшинд харанхуй дунд бүдэг цэнхэр туяа дэлбэлэн наслаа. Эвини тэр юр бусын үзэгдэлт мэл гайхав. Тэр хэдэн 10 жил хаягдал авч амьдарсан ч ийм гялалцсан зүйл хизээж харж байгаагүй. Эвини түүнийг үнэт эрдэнэ олсон мэт үзв. Тэгээд тэр цэнхэр нунтгийг шууд гэртээ авч харжээ. Өд ирэмхийн зуур 10 хоног өнгөрөв. Гамшигын шинж тэмдгүүд илэрч эхэллээ. Эвинигийн эхнэр биеийн үргэлж сүлдэж байгааг мэдэрнэ. Заримдаа дотор нь муухайран бөөлжсөн хүрдэг болов. Эхэндээ Эвини бохир хоол эзнээс болсон гэж боджээ. Антонио мэдрэмтгий эмэгтэй байлаа. Нөхөр нь тэр гэрэлтэг нунтгийг гэртээ авчирснаас хойш түүнд хүрсэн хүн бүр өвдөж эхэлсэн. Гэвч Эвини энэ эрдэнэ өөрт нь заавал их ашиг авчирна гэдэгт бат итгэж байв. Тэр эхнэрээ зөөлөн үгээр хэсэг тайтгаруулад эргэж хаягдал авах цэг рүү явлаа. Нөхөр нь хаалгаар гаруу үгүй юу? Антонио зээх үгээрээ гэрэлтэг нунтгийг өөрүүлв. Тэгээд хоёулаа шахацстантай автобусанд сууж 2 цаг зарцуулан хотын захиргааны ариун цэврийн хяналтын газарт ирлээ. Эмэгтэй эндхийн хүмүүсээр шалгуулж уутан дах нунтагт ямар нэгэн хэвийн бус зүйл байгаа эсхийг мэдхийг хүсв. Хаягдал авах цэгийн 2 ажилтан үүнд хүрснээсээ болж имлэгт хүргэгдсэн байлаа. Өөрт нь хүртэл бие тавгуурхах шинж илэрсэн. Гэвч дарах ханио түүний авчирсан хорыг үл тоомсорлов. Гэрийнх нь хоол бохир байснаас болсон юм биш биз гэж таамаглав. Маргалдах тусам Антониогийн царайг улам цонхиж байлаа. Ханио хүний амь эрсдэх вэ гэж санаа зовн. Антониог яаран түшиж гадаа хашаанд гарган агаар амьсгалуулв. Түүнийг аль болох хурдан явуулахын тулд тэр аргагүй нэрхэнд дүр эсгэн намлав. Буутан доторх зүйлийг шалгана гэж бас Антониог ятган ойролцоох имлэгт яаралтай үзүүлс гэж шавдуулав. Тэр хоёр явсны дараа өнөөх уутыг хашаанд хайхрамжгүй шидэж орхив. Харгалзах хөнгөө үлдсэн цагийн бөмбөг шиг. Харин тэр үед цөмийн физикч Марсио Риогоос дөнгөж буцаж ирээд эцгийнхээ төрсөн өдрийг тэмдэглэх гэж байлаа. Тэр найз бүсгүйтэйгээ хамт бодохгүй эцэг их болох баяр хөөрт өмбөж байв. Гэвч урд өмнө байгаагүй гамшиг. Энэ хотод чимээгүйхэн тархаж ихэлснийг тэд мэдсэнгүй. Тэр бүсийнхэн хоолны ширээг тойрон сууж төрсөн өдрийн цуглааныг яаж хийхээ ярилцаж байлаа. Гэтэл гинэт ирсэн нэг утасны дуудлага Марсиогийн төлөвлөгөөг бүрэн самууруулж орхив. Эмч найз нь түүнийг цөмийн физикээр мэргэснийг мэддэг тул зориуд засгаж асуухаар шийджээ. Сүүлийн үед тэр ижил шинж тэмдэгтээ олон өвчтөн үдсэн байв. Толгой эргэх, бөөлжих, ус унах. Тэр үүнийг цацрагийн хордлогоос болсон байж магадгүй гэж сэжилжээ. Өвчтнүүдийн нэг Антонио гэдэг эмэгтэй. Өвчний их үүсвэр нь өөрийн эрүүл мэндийн газарт авчирсан төмөр зүйлс гэж батлан хэлсэн байв. Мэргэжлийн зүүн совингороо Марсио туслахаар зөвшөөрөв. Тэр эрүүл ахуйн хяналтын газрын дарга ханиуд цөмийн эрчим хүчний компаниас цацраг илрүүлэгч төхөөрөмж зээлж ир гэж хэлв. Дараа нь газартаа буцаж очиод арга хэмжээ ярилцахаар болов. Гэвч үүдэнд дөнгөж хүрмэгц. Илрүүлэгч төхөөрөмж гинэт чих төжим дохио хангинууллаа. Цацрагийн хэмжээ агшин зуур хэмжүүрээс сальжээ. Марсио ихэндээ зүүн совингороо багаж эвдэрсэн гэж бодов. Ийм жижигхэн газарт ийм ноцтой цацраг байх эсгүй байлаа. Гэвч тэр хоёр шинэ илрүүлэгчээр сольж үзэхэд үр дүн нь яг адилхан байв. Хяналтын газарт ойртож амжаагүй байхад дохио дуугарч эхэлжээ. Марсио даруй хэрэг биш болсныг ойлгов. Ханиоч бас саналаа. Өчигдөр Антониогийн хашаанд орхиод явсан төмөр уутыг тэр хоёр машинаас буунгууд нэг гал сүнөөгчийг харав. Тэр төмөр уутыг аваад гол руу шидэх гэж байлаа. Марсио тэр даруй ураг шухас хийж түүнийг яаралтай тавь гэж хоолой мэдэн хашгирлаа. Энэ зүйл маш хүчтэй цацрагтай. Хэрв гол руу шидчихвэл усны бүх их үүсвэрийг бохирдуулна. Тэр дарга ханиуд ширүүнээр тулган асуув. Яаж ийм анхан шатны алдаа гаргаж чадваа? Чернобылийн цөмийн гамшигын талаар сонсоогүй юм уу? Энэ ганц үг тэнд байсан бүх хүнийг аянганд нэрвүүлсэн мэт болголоо. Марсио шууд шийдвэр гаргаж бүх барилгыг нэн даруй нүүлгэн шилжүүлэхийг шаардлаа. Гэвч үүгээр хангалттай биш байв. Тэд заавал уг үнцийг нь олох ёстой. Төмөр зүйлийн гарал үүслийг тодруулах хэрэгтэй байлаа. Хэрэв өөр бохирдсан зүйлс гадагш тархсан бол үр дагавар нь төсөөлхийн аргагүй болно. Ханио даруй гаргаж ирв. Антониогийн үлдээсэн бүртгэлийн хуудсыг тэр хоёр хаягийн дагуу түүний нөхрийн хаягдлын цэг дээр ирв. Илрүүлэгчийн заалт харуулхад энтхийн цацрагийн хэмжээч мөн аюултайгаар хэтэрсэн байлаа. Дарга тэр хоёр хамгаалалтын хувцас өмсөөгүйд санаа зовж хортчих вий гэж айв. Марсио түүдэг галаар зөөрлөн тайлбарлав. Цацраг бол үл үзэгдэх нам температурын төстэй адил. Хангалттай хол байвал аюулгүй. Харин тодорхой зайд ойрт могц. Арс эртнийг чимээгүйхэн түлж эхэлнэ.
Тухайн үед ямар ч өөрчлөлт мэдрэгдэхгүй байж болно. Гэвч хугацаа өнгөрөх тусам эрүүл мэнд бүр амь насанд заавал хохирол учруулна. Энэ нь цацрагийн их үүсвэрийн хүч ба төрлөөс мөн хүрэлцсэн хугацаа зайнаас хамаарна. Гэвч тэр хоёр хаягдлын цэгийн эзэн дивайрыг олж төмөр хэсгийн гарал үүслийг тодруулах гэж оролдоход дивайр харин царайгаа барайлган тэр хоёрыг даруй яв гэж хэлв. Тэр Марсиог хаягдлын их үүсвэрийг шалгахаар ирсэн цагдаа гэж боджээ. Түүний харцанд дайсагнал сэрэмжлэл дүүрэн байлаа. Та намайг хулгайч гэж хэлээд байна уу? Марсио төвчээртэйгээр тайлбарлахаас өөр аргагүй болов. Энэ бол эрүүгийн мөрдөн байцаалт биш. Харин амь насны асуудал болсон нийтийн эрүүл мэндийн хямрал. Тэр гэрэлтдэг цэнхэр нунтаг маш хортой цацраг идэвхт бодис юм. Хувцас арьсанд наалтна. Ингээд хинч явдаг бохирдлын их үүсвэр болж мэднэ. Хэрэг цаг тухайд нь хяналттай авахгүй бол тоолж башгүй олон оршин суугч цацрагийн бохирдолд хүртэнэ. Царай нь хөхөрсөн дивайр ам нээх гэж байтал хажуудах дүүн төрүүлэн мэдүүлв. Тэр өмнө нь хоёр залуу үүнийг ярьж байхыг сонсчээ. Энэ хачин төмөр орхигдсон гоёсын туяа имчилгээний төвөөс ирсэн аж. Марсио болон хамт явсан хүн нь хоромч алдаж зүрхэлсэнгүй. Тэр даруй машинтайгаа имчилгээний төв рүү очив. Тэд удалгүй задсан туяа имчилгээний төхөөрөмжийн гадна бүрхүүлийг оллоо. Харин алга болсон гол ид ангин яг тэр цацраг идэвхт бохирдлын их үүсвэр байх ёстой байв. Марсио тэр даруй эрүүл мэндийн сайдад мэдэгдэв. Бүхэл бүтэн хорооллыг хаахыг хүсв. Мөн бүх хавтагчийг тусгаарлан имчилгээг шаардлаа. Уурсан сайд ширээгээ бараг хөмөрчих шахав. Энэ хэрэг дэндүү ноцтой үр дагавартай. Түүнд ч ингэж шийдэх эрх мэдэл байсангүй. Төд удалгүй. Асриад байдаг үндэсний цөмийн эрчим хүчний комисс Марсиогийн дуудлагыг хүлээн авлаа. Шалгаж нэгтсэний дараа эмнэлгийн төвд үлдсэн тэр төхөөрөмж доторх цацраг идэвхт их үүсвэр нь кобальт биш. Харин цацраг идэх нь хавгүй хүчтэй. Нунтаг хэлбэртэй цезий 137 болох нь тогтоогдов. Энэ нь Чернобылийн ослын үеийн гол цацраг идэвхт изотопуудын нэг байлаа. Бүртгэл замраагүй байсан тул энэ төхөөрөмж албан ёсоор бүртгэлж ороогүй байжээ. Ингээд мартагдсан бохир бөмбөг болж хуурсан байв. Харин тэр үед Марсио мужийн захирагчид асуудлын ноцтой байдлыг тайлбарлаж байлаа. Бохирдлын их үүсвэрийн цацрагийн тун аимшигтай өндөр. Ердийн хэмжих төхөөрөмжийн хязгаарыг хэдийн давсан байв. Түүнээс гадна цезий 137 нунтаг хэлбэртэй. Тэр чимээгүйхэн наалдаж чадна. Хөдөлж буй ямар ч биет дээр ингэснээр цацрагийн хүрээ тасралтгүй тэлнэ. Одоо харахад зөвхөн хорооллыг хаах бус эмнэлэгт хэвтэж буй халдварлагдсан хүмүүсийг хүртэл албатан тусгаарлахаас өөр аргагүй болжээ. Мужийн захирагч аргаа барсан мэт толгой дохив. Яаралтай арга хэмжээ авахаас өөр замгүй бололтой. Тэр Марсиог үлдэж өөрт нь туслаасай гэж хүсв. Эцсийн эцэст энэ жижигхэн газар цөмийн эрчим хүчний мэрэгжилтэн огт байсангүй. Залуу ир жаахан эргэлзсэн ч толгой дохин зөвшөөрөв. Мөн цөмийн комиссийн мэрэгжилтнүүд ирж дэмжлэг үзүүлнэ гэдгийг хэллээ. Шүн болох үед мужийн засаг захиргаа зэрэг цагдааг шууд хөдөлгөв. Тэд хаягдал төмөр авах газрыг хүчээр чөлөөлөөд зогссонгүй. Дивайрын гэр бүлийгч гарах зайгүй бүслэн хаав. Аз болоход түүний ажилчид очих газаргүй байсан тул одоо бүгд нэг дор цугларсан байлаа. Та өөрийгөө цагдаа биш гэж дахиад хэлэх үү? Марсио шууд илрүүлэгчээ гаргаж ирэв. Энд аль хэдийн цацрагийн бохирдол үүснэгийг шулуухан хэллээ. Хэрэв энд цаашид байсаар байвал түүний эхнэр шиг амь нас нь гарцаагүй аюулд орно. Дивайр анхандаа эцсээ хүртэл зөрүүдлэхийг хүсэж байв. Би өөрийнхөө гэрээс явахгүй. Гэвч эргээд ихнэр хүүхдээ харах мөчид түүний сэтгэл агшин зур зөөлрлөө. Эцэст нь дивайрын гэр бүл мөн түүний хідэн ажилтан тэд битүүмжилсэн тээврийн машинд суулаа. Бодлогыг тэд хотын төвийн цэнгэлдэх хүрээлэнд хурч ирэв. Энд аль хэдийн төр тусгаарлах төв болгож өөрчилсөн байлаа. Болцошгүй хордогсдыг хүлээн авахд зориулжээ. Мөн с ижигтэй бохирдлын их үүсвэрүүдийг ч энд авчирна. Телевизийн мэдээж энэ тухай тасралтгүй дамжуулж эхлэв. Энэхүү цочирдом цацрагийн ослын талаар Марсиогийн аав ихнэр хоёр үнийг хараад царай нь тэр даруй цонхиж орхив. Шүн дунд ойртох үед цөмийн комиссийн доктор Бин тусгаарласан спортын ордонд ирлээ. Тоног төхөөрөмж дутмаг нөхцөлд Марсио шуурхай тусгаарлах арга хэмжээ авсныг тэр сайшаав. Гэвч илүү хүнд сорилт цаана нь хүлээж байлаа. Одоо маш чухал хоёр үүрэг байна. Бохирдлыг цааш тархахаас сэргийлэх, мөн хохирогсдыг тусгаарлах. Доктор Бин хамгийн түрүүнд бохирдлын их үүсвэр байгаа хяналтын газарт очив. Ямар нэг арга хэмжээ боловсруулахын өмнө тэр цацрагийн бодит хэмжээг заавал тодруулах ёстой байлаа. Гэвч доктор Бин илүү мэрэгжлийн хэмжих багаж гаргаж ирмэгц. Хэмжигдсэн цацрагийн заалт дахин дээд хязгаараа давлаа. Бохирдлын түвшин төсөөснөөс ч хавгүй ноцтой бололтой. Мужийн захирагч зөнгөөрөө тэр төмөр хэсгийг зайлуулахыг хүсв. Гэвч доктор Бин энэ саналыг тэр даруй няцаалаа. Дураараа хөдөлгөөл хоёр дахь бохирдол үүсэх магадлал маш өндөр. Одоо тусгай хар тугалган бүрхүүл хайхамч бодтой биш. Бин доктор төр зуурын шийдэл санал болголоо. Тэр нь төмөр хэсгийг цементэн хоолоогоор таглах явдал байлаа. Дараа нь дээрээс нь бетон цутгана. Ингэж төр чулуун авс бий болгоно. Ингүүл цөмийн цацрагыг тусгаарлаж чадна. Мөн тэр цэнхэр нунтаг хаасайгүй тархахаас сэргийлнэ. Мужийн захирагч үүрэг аваад явсны дараа доктор Бины толгой дүнгэн нь өвдөх шиг болов. Цаашид тэд зөвхөн хорцсон хүмүүсийг эмчлэх бус. Бохирдлын их үүсвэрийн тархах замыг ч таслах ёстой. Нүдний өмнөх цөөн хідэн хүнээр энэ бүхэнд огт хүрэлцэхгүй. Доктор Бин тэр даруй шийдэв. Тусламжид мэрэгжилтнүүдийн баг илгээхээр боллоо. Доктор Бин уцтаж биднийг тоног төхөөрөмжтэйгээ гамшигын бүс рүү яаралтай оч гэж тушаав. Тэр Марсиогийн хариуцлага чадварыг ихэд үнэлж байлаа. Тэр бүх хил өөрийн биеэр түүнд туслан бохирдлын байдлыг нэг бүрчлэн шалгаж өглөө. Тэгээд Марсиогийн гутлын уланд цөөнгүй цацраг идэвхт нунтаг наалдсан байгааг илрүүлв. Энэ зүйл яг л үл үзэгдэх асуурчин шиг хүн хамгаалалтгүй байх мөчийг отон дайрдаг. Гэртээ буцаж ирсний дараа Марсио хамгийн түрүүнд бүх хувцаа тайлав. Тэр аав ихнэртэйгээ мэд мэдгэцсэнгүй. Харин шууд угаалгын өрөө рүү гүйж бие цэвэрлээ. Физикийн доктор хүний хувьд
Марсио нэгэн зүйлийг маш сайн мэдэж байв. Урд өмнө байгаагүй асар том шалгуур айсв. Харин Вен дахь цөмийн энергийн комиссийн дарга мөн яаралтай дуудлага хүлээн авчээ. Хэрэв хатуу арга хэмжээ авахгүй бол бүхэл хот сүрлийн ирмэгт унах аюултай. Шөнийн харанхуйд тусгаарлагдсан. Цэнгэлдэх үрээсэн дотор хүмүүс хүүхдийн дуу дуулж эхлэв. Дуу нь гинэн атлаа гунигтай сонсогдно. Тэд одоохондоо мэдэхгүй байлаа. Өөрсдийг нь ямар хувь тавилан хүлээж буйг. Энэ бол цацрагийн хямрал бүтээлийн эхний ангийн агуулга байлаа. Энэ зурлыг бодит үйл явдлаас сэтгүүлсэн бүтээжээ. Зүрх зүсэм гамшигын сүртэй дүр зураг өгөөж, мөнхөглөл хэрхэн тархаж үл үзэгдэх айдас хэрхэн нөмөрдгийг маш хүчтэй нэвт шингэтэл дүрсэлсэн байна. Ялангуяа хөхөлбөр гэрэлт нунтаг төрүүлэх дарамт. Амар тайвны цаана нуугдсан жинхэнэ аимшигыг улам мэдрүүлнэ. За өнөөдрийн тайлбар ингээд өндөрлөе. Таалагдсан бол үргэлжлүүлэн дагаарай. Дараагийн дугаарт дахин уулзъя.